засгийн газрын үйл ажиллагааны нэгдмэл байдалтай холбоотой. Нэг хуульд өөрчлөлтийг одоо 2 удаа бид нар хилцэхээр ингэж оруулж ирсэн. Би жоохон юуны алдаа гарцсан болов гэсэн чинь яг л тусад нь оруулж ирж байгаа зүйл харагдаж байна л да. Энийн дараа одоо байгаль орчны сангийн тухай хуулийг бас өөрчлөлт оруулах. Тэгэхээр энэ дээр сангийн сайд энийг бол нэгтгэх үүрэгтэй. Энэ асуудалтай засгийн газрыг хэрэглэх газар бүр энийг хянаж гол одоо энэ менежментийг хийх ёстой. Тэгээ нөхдүүд ажиллаа жоохон муу хийж байна гэдгийг бас ахаал хэлхийг хүсэж байна. Сүүлийн үед энэ засгийн газраас боловсруулж орж ирж байгаа хуулийн төслүүдэд маш их одоо алдаа ихтэй. Найруулгын гормын саналууд хэдэн 100-аараа гардаг болсон. Боловсруулалтын дэвшин их муу байгаа. Энийг та нарын дотроо ирээд энэ хууль боловсруулж байгаа салбар яавд энэ хуулийн мэргэжилтнүүдийн чадварыг нээгрэж харахгүй бол энгийн алдаануудыг маш их хийж байгаа шүү. Хуулийн боловсруулалтын чанар эрс унсан гэдгийг энд танд бэлтгэхийг хүсэж